WW-цэг бэлэг-цэг ус. SkyMX компани 2007 оноос хойш ус цэвэршүүлэх төхөөрөмж, ус цэвэршүүлэх шүүлтүүр, нойлын бидээ суултуурыг бүгнээр Солонгос улсаас оруулж ирж байгаа юм билээ. За бараг 14-5 жил болсон юм байна шүү дээ. Харин тийм ээ, бүр олон танигдчихсан юм байна лээ. Төрийн байгууллагууд, томоохон хувийн байгууллагууд ер нь маш олон газартай хамтран ажилладаг юм байлээ шүү дээ. Өө заац. Одоогоор ус цэвэршүүлэгч аппарат 13 төрөл, автомат бидээ суултуур 3 төрөл, шүүлтүүрөө 4-8 төрөл зэрэг сонголттойгоор хэрэглэгчдэд хүргэж байгаа юм байна. Мөн айл өрх албан байгууллагын усны шүүлтүүр хурдан шурхаас сольж өгдөг найдвартай компани юм байна. Утас 9918 66 тэгтэг 9495 66 18. Facebook хаяг бэлэг ус. Нэвтрүүлгийн хамтран ашиглагч Эрүүл бууз. Хинбэ? Сайн байна уу? Эрүүл буусны хүргэлтээс явж байна. Бууза, минь дөө хаалгаан дурсан баха. Андуур өгөө ихчээ. Танай хүү Солонгосоос захиалга өгсөн байна. Хүй манай хүү юу? Тэгж бас болд юм уу? Тэглгүй яах вэ? За энд үхрийн махтай сүултээ бууз, бас сүулгүй бууз, мөн хоньны махан бууз шинээр байгаа шүү. Эрүүл буузыг сонгосонд баярлалаа. Өө за баярлаа. Алс хотын Солонгос улсаас Монголд байгаа хайртай дотны хүмүүстэй амттай чанартай бууз захиалга боломжтой боллоо. Та Facebook-ийн хайлт хэсэг дээр эрүүл бууз гэж бичээд чатаар захиалга өгөөрэй. Мөн 9985 33 3 дугаард өгч болно. Тэрийн чанартай гэрийн амттай эрүүл бууз. Солонгост амьдарч байгаа та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр 2021 оны 3 сарын 16-ны мягмар гараг байгаа Солонгос улсын нийслэл зөвлөлтөд 12 цаг 17 минут болсон байна. За анхаа болон сонирхолтой сэдвийн тухай ярилцдаг монголчууд Солонгос нэвтрүүлэг маань ийхүү эхэлж байна. Нэвтрүүлэг шууд эфирт хөтлөгч Чин Батулан, хөтлөгч Чанцал Дулмар ажиллаж байна. За өнөөдрийн сэдэв маань анхудаа онгоцон суусан түүхээ хуваалцах байгаа. Тэгээ та бүхэн маань сэтгэл дээр анхудаа онгоцон суухад ямар хөө байсан талаараа сэтгэл хуваалцаарай. За мөн та бүхэн маань нэвтрүүлгийн шууд удацуулга T 70 46 41 1941 гэсэн дугаарлуу холбогдоод асуулт болон сэдвийн дагуу ярилцаарай. За өдрийн мэнд хүргэе. За сонсогч та бүхэндээ олгох санцаад өдрийн мэндийг хүргэе. Тэгээд маань нэвтрүүлгийн хувьд бол хамгийн ихэнд асуулт хариултын яхаа буюу асуултаа танилцуулаад эхэлдэг байгаа. За тэгэхээр эхний асуултыг та бүхэнд танилцуулъя. Бүгд найрамдах ардчилсан Солонгос ард улсын нийслэл нь ямар хот вэ гэсэн юм ихний асуултыг та бүхэнд танилцуулж байна. Бүгд найрамдах ардчилсан Солонгос ард улсын нийслэл гэсэн асуултыг та бүхэнд танилцуулж байна. Та хариултыг Тэг 7441 19 цагийн дугаарлуу залгаж хэлэх болон за комментоор нийлгэх боломжтой байгаа. За тэгэхээр Хойд Солонгос улсын нийслэл нь ямар одоо юу гэдэг юм нэртэй байдаг болоо. За тэгэхээр та бүхэн бас хариултыг илгээгээрэй. За Төмөр хатар мөнх жаргал маань сайн уу хоёроо хоолоо идээд амарч байна уу гэсэн байна. Эрдэнэпүр маань за хариулаад явчих хаа гэсэн байна шүү. За тэгэхээр эхний асуулт маань бүгд найрамдах ардчилсан Солонгос ард улсын нийслэлийг та бүхэн нэрлэх байгаа. За тэгэхээр ихийг нь бас сайн мэдэх болов уу гэж бодож байна. За тэгэхээр Сөүл гэдэг бас хариулт харагдаж байна. За Сөүл гэдэг хариулт бол хараахан биш байна. За тэгэхээр эхний асуултын хувьд бүгд найрамдах ардчилсан Солонгос ард улсын нийслэл ямар одоо хот вэ гэсэн асуулт байгаа. Тэгэхээр бидний бас сая сүүлд танилцуулж байсан канон дээр бас одоо чам дээр бох хайрын бол гэж канон дээр тийм. За энэ Хойд Солонгосын тухай нэлээх ойлголт бид нарт бас өгсөн болов уу гэж бодож байгаа. Гэхдээ энэ Монгол зураг авалтыг хийгээд тэгээд Хойд Солонгосын тухай бол гаргадаг байгаа. За Сүхбат маань мэндэ гэсэн байна. Танд бас мэнд хүргээд манай нэвтрүүлгийг бас шеэр хийсэн байна. Баярлалаа. За тэгэхээр Хойд Солонгосын одоо нийслэл нь ямар нэртэй байд юм болоо. Сэнди Энжел маань хай гэсэн байна. Эркагийн маань цэцэг илгээсэн байна. За маш их баярлалаа. Будка төмрөөнөөс хай гэсэн байна. За тэгээ Эрдэнэпүр маань Пёньян гэсэн байна. За дараа нь Гэрэлт маань Сөүл. За Даштава Батмөнх маань Пёньян гэсэн. За Сэнди Энжел маань Пёньян. За Эркагийн манаас адилхан Пёньян гэсэн байна. Тэгэхээр зөв хариултын хувьд бол манай сонсогчдын хувьд бол нэг хэцүү асуулт бол санагдаг баг. Тэгээд хамгийн түрүүнд бол бүгдээрээ зөв хариултыг бол илгээж байна. За тэгэхээр над дээр хамгийн түрүүнд Пёньян гэж Сүхбат маань бас илгээсэн байна. За над дээр болохоор Эрдэнэпүр маань түрүү хариулаа явчих гэсэн чихнээсээ хариулаа явсан байна. За тэгээ хамгийн түрүүнд зөв хариултыг илгээсэн Эрдэнэпүр болон Сүхбат нартай баяр хүргэе. За баяр хүргэе. Зөв хариултыг илгээсэн байна. За тэгэхээр бүгд найрамд ардчилсан Солонгос ард улсын нийслэл бол Пёньян хот байдаг байх нэ. Тэгэхээр зөв хариултыг илгээсэн сонсогчдоо бас баярлалаа. За тэгэхээр дараагийн асуултыг та бүхэнд танилцуулъя. Дэлхийн хамгийн хатуу чулуу юу вэ гэсэн асуулт байна. Дэлхийн хамгийн хатуу чулуу гэсэн байна бас одоо та бүхнийхээ
мэдлэг жижигхэн нэмэр болохоор бол асуулт байна. За мөнгөшөлтэй мөнх эрдэмэн Сөүл гэсэн байна. Тэгэхээр бид нэр арчилсан Солонгос ард улсын нийслэлийг асуусан. Зөв хариулт нь бол Пхеньян гэж болж хариулт орж ирсэн байгаа. За хоёр дахь асуулт нь болохоор дэлхийн хамгийн хатуу чулуу гэсэн асуулт байна. Тэгэхээр дэлхийн хамгийн хатуу чулуу ямар чулуу байд юм болоо? За тэгэхээр оюуна мөгөө маань сайн байна хоёроо шэр хийсээр байгаа тэдэн асуулт хоцорчлоо гэсэн мэт асуултаасаа хоцорчлоо Пхеньян гэж ütсэн байна. Бараг очмоор санагдал бичиж нөгөө. За Жошуа Болдотер маань алмаз гэсэн байна. Их Батар Гамболд маань алмаз гэсэн байна. Эрдэнэбүр маань боржин чулуу гэсэн байна шүү. За тэгээд дараа нь Төмөр өтөр мөнх жаргал маань алмаз гэсэн хариултыг илгээсэн байна. Эркагийн маань бас алмаз гэсэн байна. Алмазын болов? Оюуна мөгөө маань бас алмаз гэсэн байна. Та бүхэн маань юу гэж бодож байна? Дэлхийн хамгийн хатуу чулуу ямар чулуу байд юм болоо? Даштава бат мөнх маань бас алмаз гэсэн байна. Сэнди энжил маань алмаз гэсэн хариултыг бас илгээсэн байна. За Эс хот манаас боржин гэж бол хариултыг илгээсэн байна. За тэгэхээр дэлхийн хамгийн хатуу чулууны нэрийг та бүхэн маань явуулах байгаа. За мөн нэвтрүүлгийн шууд үзүүлэх Тэг 70 44 41 1941 дугаарлуу холбогдоод хариултыг бас илгээж байлаа шүү. За сүхэнэ үрд мандах замун алмаз гэж бол хариултыг илгээсэн байна. За зөв хариулт орж ирсэн үү? За зөв хариулт бол орж ирсэн байна. За тэгэхээр дэлхийн хамгийн хатуу чулууны нэр юу юм байт юм болоо? За тэгэхээр ер нь манай сонсогчдын хувьд болохоор хариултуудыг бол маш түргэж хуурхай илгээж байна. За тэгэхээр боржин гээд дараа нь алмаз гээд сүхэнэ үрд мандах маань зөв хариултыг бол илгээсэн байна. За миний дээр болохоор Жошуа Болдотер маань хамгийн түрүүнд алмаз гэсэн зөв хариултыг бол илгээсэн байна шүү. За тэгэхээр дэлхийн хамгийн хатуу чулуу бол алмаз эрдэнэ юм байна. За зөв хариултыг илгээсэн хоёртаа баяр хүргэе. За баяр хүргэе. Та чулууны мэдлэгтэй хүмүүс байна. За тэгэхээр сүхэнэ үрд мандах манаас алмаз гэж хамгийн түрүүнд илгээсэн байна. За төгсөө жамья маань дорж палм гэсэн бах юм. Юу төрөл илгээсэн юм бол за бас байдаг баха энэ нөгөө тий одоо орчуулад явах юм бол бас чулууны нэр ч юм уу байгаа болов уу гэж бодож байна. За Төмөр Батар мөгжрөл маань би түрүүнд нь бичих шиг болох юм тэгтэл гэсэн байна. За би дээрээс нь шүүгээд харангуут ингэж байгаа хамгийн сүүл Их Батар Гамболд маань Пхеньян гэсэн дараа төгсөө жамья маань өдрийн мэнд 2 гээд за оюуна мөгөө маань сайн уу 2 шэр хийсээр гоцорлоо гэсний дараа Жошуа Болдотер маань алмаз гэж явуулсан надад харагдаж байгаа шүү. Тэгээд бас сонсогчдын маань хувь зүгээр өөрийнх нь илгээсэн асуулт хамгийн дээр харагдах тохиол байдаг. Тэгээд бит хоёрын хувьд болохоор яг компьютер дээр маань дэлгэцэн дээр маань хэний хариулт хамгийн түрүүнд орж ирж байгааг бол авч байгаа. За тэгэхээр дараагийн асуултаа асууя тийм. За тэгэхээр дараагийн асуулт бол Samsung хаанхын брэнд вэ гэсэн асуулт байна. За Samsung хаанхын брэнд вэ гэсэн асуулт байна. Та бүхэн энэ асуултанд хариултаа илгээж хооронд хамтран ажиллаж байгаа хүмүүс мэдээлэл хүргэе. За тэгээ. Манай нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар эрүүл бууз хамтарч ажиллаж байгаа. За эрүүл бууз маань дотор 3 төрөл байгаа. За үхрийн махан хоньны сүүлтэй бууз болон үхрийн махан сүүлгүй бууз, хоньны махан бууз гэсэн 3 төрөл байдаг. Тэгээ энэ төрлөөс нь бол ерөөд юу юм бэ лээ? Өөхтөө идэх үү, өөхгүй идэх үү гэдгээ сонголтоороо худалдаж авах боломжтой. За тэгээд эрүүл буусны гол давуу тал нь юу гэхээр дотор нь орж байгаа хүнсчүүд юм одоо бүх зүйл нь яг Монголын өрсөн дээр ургасан сармын сангинаар амталдаг чанартай бүтээгдэхүүн гаргахын тулд маш их хичээж ажилладаг компани гэж байгаа. Компанийн хувьд гэх юм бол Central Asian Foods-г 2018 онд байгуулагдсан. За тэгээд одоо бол Монгол улсын маань үндэсний томоохон үйлдвэрлэгчийн нэг болохын тулд зорион ажиллаж байгаа. Тэгээд бууснаас гадна цаашдаа аюу олон төрлийн бүтээгдэхүүн бол гаргах юм байлаа. Хамгийн ихэнд бууз гаргаж байгаа. Тэгээд та бүхэн магадгүй за яг бууз нь амттай эсхийг те мэдэхгүй шүү дээ мэдээж худалдаж авахаас өмнө те. Тэгэхээр Facebook-ийн хайлтын хэсэг дээр эрүүл бууз гэж пэйж нь гарч байгаа. Пэйж рүү нөрөөд үзэх юм бол хүмүүс хөвчлэн идэж үзээд сэтгэлээ тэр одоо буусныхан сэтгэл доор нь үлдээсэн байлээ. Тэгэхээр та бүхэн тэндээс нь харж агаад нэр үнэхээр амттай бууз өгөөгүй юу гэдгийг харж байгаа. Тэгээд худалдаж авч болно. За холбогдох утасны дугаарыг хувьд бол 9985 33 тэг 3 гэсэн дугаарлуу холбогдоод захиалгах боломжтой байгаа. За тэгэхээр би бас сая Чанцаг хэлснээр пэйж рүү нь бол эрүүл бууз гэж хайгаад орсон байгаа. Тэгээд кириллээр болон за англиар галгалж бол аль алингуун бичээд хайгаад гараад ирэх юм байна. За тэгээд хүмүүсийн хувьд бол за үхрийн махтай сүүлтэйгээс нь 5 кг-ыг захиалъя. Өстой гоё бууз байлаа. Дахиж захиалж авна. Амттай бууз байна лээ. За үхэр 5-ыг авъя гэдэг утасны дугаараа үлдээхсэн гэх мэтчлэн. За тэгээд буузаа авлаа, сая чигнэж идлээ. Төсөөллөөс дээгүр байлаа, гоё бууз байлаа гэдэг хүмүүсийн сэтгэл бол ер нь дандаа эерэг юм сэтгэлүүд байна. За тэгээд манай нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар эрүүл бууз хамтран ажиллаж байна. За оюуна муугаа маань өчигдрийн мессеж оруулсан зурганд уучлаарай. Гэхдээ сэдв нь гоё байсан гэдэг. Нөгөө нэвтрүүл дундуур нэг явуулжсэн шүү дээ. Бэлэг усны талаар.
Тэрийг хэлж байгаа шүү. Тийм. тийм. Батвшин дэлгэр сайхан маань Монгол нэрийг нь гэсэн байна шүү. Монгол нэрийг дорж болон гэдэг юм шүү дээ. Оюуна мөгөө маань Солонгос гэсэн байна. За одоо яг асуултын маань хариултууд ихнээс орж эхэлж байгаа шиг байна. Samsung хаанхын брэнд вэ гэсэн асуулт байгаа. За тэгэхээр оюуна мөгөө маань Солонгос гэж явуулсан байна. Будка төмрөө маань Солонгос гэсэн байна. Төгсөө жамья маань Солонгос, гэрэлт маань Солонгос. За их ударга хамболт маань Кореа гэсэн хариултыг илгээсэн байна. За Эрдэнэ бүрэн маань Солонгос гэсэн байна. Гэхдээ энэ тэгхийгч байж магадгүй шүү. За. За тэгээд Хишиж Аргал Батболд маань бас Солонгос гэсэн байна. Жошуа Болдотор маань Кореа гэсэн бол Эрдэнэ бүр маань Америк гэсэн хариултыг илгээсэн байна. За Батэрдэн маань Хангуг гэж явуулсан байна. Хангуг буюу Солонгос гэж явуулсан байна. Эрдэнэ бүр маань буудаад явчих хаа гэсэн байна шүү. За Сэнди Эжил маань Солонгос гэсэн. За Даштава Батмөнх маань Кореа гэсэн бол за Тавшрын Батаа маань зэ орой минь хоёроо агуулгын ажилтан болохоор сонсонгоо ажиллаа хийж байгаа шүү гэсэн байна. За наа чи орой болоод нөгөө юу охин өглөө болж байгаа юм тест. Тийм байна. Тийм байна тий. За төмөр дотор мөчрс маань гэсэн байна. Дорж балам гэдэг нь алмаазны Монгол нэр шүү сонсогчд хөтлөгч нараа гэсэн байна. За энийг сайхан цээжлээд авчи. Болромын ба маань Солонгос гэсэн байна. За тэгээд дулмаа улс болд маань Солонгос гэсэн хариултыг илгээсэн байна. За Эсхват маань Кореа гэсэн бол өмгшөлтэй мөнх эрдэнэ маань дэлхийн брэнд гэсэн байна. За мөн South Korea, Юна маань өдрийн мэнд гэсэн байна. За Эсхват маань нэрээ гол юм асуухаа мартчихаж MJL радиогийн аппликейшн хийзээ гарах вэ? За тэгээ MJL радио.com дээр гацаа заримдаа бүр M-Muse гэдэг энэ аппликейшн ашиглаж сонсдог юм байна л да. Тэгээд манайх бол ер нь уг нь бол нэг IT-ийн компанид гэрээ игээд бол 12 сар гэхэд манай дунд аппликейшн маань хүлээлгээд өгчих хэрэгтэй байсан. Тэгээ одоогоор бас гарч ирээгүй л яваад байгаа. За тэгээд Юна маань Samsung Korea гэсэн байна. Гана хин хамгийн түрүүнд бичих вэ? Тэмцээн шиг л байх юм аа гэсэн байна. Манай сонсогч маань хурд хүч авахал цамбаг бол шалгарч байгаа юм байна. Гэтэ ер нь юм билээ. Одоо хаахач яг хурууны хүчийг л аягүй сайн шаарддаг юм л шүү дээ. Бүх хүмүүс мэддэг асуулт. Ер нь бол манайхан бүгдээ мэдж байгаа шүү дээ. Гэтэ хамгийн түрүүнд хэрхэн бичих вэ гэдэг аргаа л олох хэрэгтэй юм шиг байгаа. За зөв хариулт орж ирсэн байна уу? Орж ирээгүй энэ жоохон хүнд асуулт байж магадгүй. За зөв хариултыг илгээсэн байна. За тэгэхээр хамгийн түрүүнд зөв хариултыг тань хийн илгээсэн байна. За над дээр бол Эсхват бол South Korea гэж бичсэн байна. За надад болохоор оюуна мөөгөө маань өчигдрийн мессеж гэсэн дараа болохоор Батвшин дэлгэр сайхан Монгол нэрийг ингэсний дараа оюуна мөөгөө маань Солонгос гэд хамгийн түрүүнд зөв хариултыг бол илгээсэн байна шүү. За тийм. Саяхан бас Ганаганагийн бичсэн дээр Эсхват маань бичсэн байна. 10 жилдээ биеийн мессежний эрхийг өдөрт 2-ыг дуусгаж байсан хэрэгээ гаргалаад байгаа. Маш хурдан бас бичдэг байсан бол тоо. Тийм шиг байна те. За тэгэхээр хариулт нь Samsung бол мэдээж Солонгосын брэнд байгаа шүү дээ те. Тэгэхээр Солонгосын брэнд гэсэн хариултыг илгээсэн хоёртаа маш баярлалаа. Баяр хүргэе. Баяр хүргэе. Ухаалаг хүмүүс байна. За тэгэхээр дараагийн асуулт буюу дараагийн асуулт маань дууд хаалгах байгаа. Тэгэхээр та бүхэн бас хурууны хурднаас гадна сонсгол та бүхэн бас одоо сонсгол шаардна. За тэгэхээр би дууг бол эхний ээлжинд товчхон богино одоо сонсгол үзэх баха. Багаан сонсгох тий. За Ууин тэг клипэн гарах юм биш үү те нэрээ. Үгүй клипийг харуулахгүй. Харагдчих шүү дээ чи. Ингээ хилээд өчөж байгаа шүү. За тэгэхээр манай сонсогчдод сонсч сонсоогүй гэж магадгүй дахиад нэг явуулчих. За. За аяыг тааш хэдэн нот явуулаад арай товчхон явуулж байгаа гоо. Секундээр эртгэн бичиж. Хэдэн секундыг сонсоё гээд. За тэгэхээр ямар ч байсан бас хүмүүсээ мэддэг ая болов гэж бодож байна. Энийг зүгээр би эхний хэсгийг сонсоод шууд тэр киноныхаа дүр зураг нүдэнд ингээл харагддаг шүү дээ. За тэгэхээр болж игэл те дуучныхаа нэр болон за тэгээд дууныхаа нэрийг бичвэл бас сайн байна. Гэхдээ бас та бүхэн хариултыг бол авах байгаа. За эхнээс хариултууд бас орж эхэлж байгаа шиг байна. Одоо дахиад нэг ганц сонсгоч 3 Монголоос 3 ч нэг сонсгоч. Тэгэл ерөөс гүрийч. Одоо бэлэн хилээд өгчлөө шүү дээ тий. За энэ сонсчод нөгөө киногоо үзмээр санагдчихлаа. Нөгөө энэ аян эхлээл одоо энэ киноны хэлдэг шүү дээ тий. Яа хандаагүй гэж хэлдэг. За. За тэгэхээр саяны сонсгосон дуу маань ямар киноны дуу юм болоо гэсэн. За тэгээ хэрвээ үнэхээр яг мэдлэгтэй хүмүүс юм бол дуучных нь нэртэй дууных нь нэрийг цуг явуулах шүү. За тэгэхээр манай сонсогчдын маань хувьд хариултыг илгээсээр байна. За
янз янзын нэртэй гарсан штэ гэдэг бол нэрнүүд энэ бол бичсэн байна. Хамгийн түрүүнд бичснийг л ер нь бол зөвөр аавна. 3 нэртэй байсан баха. Тийм. Гэхдээ тэр дунд бол 3 л идчихэж байгаа учраас хамгийн түрүүнд зөвөр л илээснээр нь авчих байгаа. За төгсөө жамын маань 3 марлаад гэсэн байна. Дараа нь Төмөр Отор мөнх жаргал маань all in гэсэн байна. Хамширын бата манаас all in гэсэн байна. За Эдинбург маань Деважингийн шат гэсэн байна. Деважингийн шат бол биш байгаа шүү. Жошуа Болдотор маань амьдралын ээдрэ гэсэн. Бодка Төмөр маань 3 марлоод. За Инхбатар ган бол маань амьдралын ээдрэ гэсэн хариултыг явуулсан байна. Сэнди Энжил маань зочид буудлын эзэн гэсэн байна. За зочид буудлын эзэн бол биш байгаа. За Эрдэнэбүрэг маань 3 марлоод байна штэ гэсэн байна. За Төмөр Отор мөнх жаргал маань бүгдийг нь гэсэн. За Хишиг жаргал Батболд маань all in гэсэн байна. За Жошуа Болдотор маань клип нь гараад байна уу гэсэн байна. За яг зүгээр Даштаа бот бүхэн амьдралын ээдрэ гэсэн байна. Дулмаа улс бол маань амьдралын ээдрэ гэсэн байна. Гэрэлт маань 3 марлоод. За Шинбаатар Данзан их маань all in гэсэн байна. Бат оргил маань зочид буудлын эзэн гэсэн байна. Зочид буудлын эзэн бол арай биш байгаа шүү. За Сүвчмэн маань жан наа шууд дуулдсан штэ. За тэгээс Сүхбат манаас найдвартай нэг дээр иржлээд амьдралын ээдрээ 3 марлоод за all in киноны дуу гэж бүгдийг нь бичсэн байна. За Батэрт маань 3 марлоод гэсэн бол за Тулаа сонон маань бас мэдлсэн байна. За тэгээд юуна маань миний байшин арай биш байгаа. За Төмөр Отрын мөнх жаргал маань инха сүүн энтергээд тоглодог те. Тийм штэ. За тэгээд Наска насан тогт маань өвлийн харин дуу гэсэн бол Бат маань Just like the first day Park Yona гэж бас хариултыг илгээсэн байна. Одоо тэгвэл дахиад 150 тэгээд шууд зарлчих одоо зүгээр л те. За та одоо яаж энийг мэдэхгүй чадж байна. Манайхан мэдээд байгаа юм шүү. Мэдхэвтэй. Тэр одоо Кая хандаг байлгийч. За тэгэхээр энийг сонсохоор нэг тийм адармаатай нэг хайр дурлалын дотор орсон шиг сонсогдоод байна шүү дээ. За тэгэхээр 100 хариултаа зарлаа тийм. За тэгэхээр ер нь бол сонсогчдын маань хувьд бол бүгдээрээ бас маш хурдан шуурхаа зүг хариултыг бол илгээсэн байна. Бүгдээр бол мэддэм байна. Тий одоо өвлийн за энэ өвлийн харин дуу бол биш шүү. За 100 хариултаа гэсэн өвлийн харин дуу хөр юу л гэж бодлоо. За 3 марлоод all-in за дээр нь амьдралын эдрээгээд бүх нэрээр бичсэн байгаа. Тэгэхээр энэ бол бүгдээрээ зүг хариулт байх нэ. Тэгээ надад бол хамгийн түрүүнд Сүхбат маань найдвартай хариултыг бол бичсэн хариулж байна. Надад болохоор төгсөө жамья маань 3 марлоод гээд хамгийн түрүүнд зөв хариултыг бол илгээсэн байна. За аргагүй одоо инхааг үзчихсэн өссөн хүмүүсийн нэг байна. За тэгээ бус нь бол ер нь бүгдээрээ зөв хариултыг илгээсэн дээ. Тэгээд за энд бол Даштаа бот мөнхөн Ким Хёнсог дуучны All-in OST гэсэн биш үү? За тэгээд бас Наска насан дотх өвлийн харин дуу гэсэн бол сураасаар маань элсэн цаг. За тэгээ Наска насан дотх юм байна. Гоё кино шүү гэсэн байна. За 3 марлоод гэж бас сураасаар мэдсэн байна. Тухайн үед ястаа жихэн хүлээж аваад үздэг байсан кино штэ. За Төмөр Отор мөнх жаргал маань киног нь ярих уу хаахаа гэсэн байна. Одоо дараа нь үйл явдлаар нь таалах тийм үү? Нэг ийм хоёр хүн гарч ирээд ингэдэг. Наран туяа Бадарч маань амьдралын ээдрэ гэсэн байна шүү. За бас л зөв хариул. Эрдэнэбүрэг маань хэлний бэлтгэд багш цааж байла хаахаа гэсэн байна шүү. Дамаг болсон дуулдаа аргагүй. За Сэндэж маань амьдралын ээдрэ гэсэн байна. За ер нь бол асуултаа энэ хүртэл хүргээд өргөжлүүлээд та бүхэн маань сэдвийн дагуу бүгдээрээ бас ярилцсан аа. Өнөөдрийн сэдв маань анх удаа онгоцонд суусан түүхийг хуваалцах байгаа. Тэгэхээр та бүхэн маань сэтгэл хэсэг дээр анх удаага онгоцонд суугаад ер нь ямар мэдрэмж төрсөн бэ те? Энэ талаараа хуваалцаарай. За тэгээд асуулт хариултын тэмцээнд маань идэвхтэй оролцсон сонсогчдоо бүгдээрэнд нь баярлалаа гэж хэлмээр байна. Тэгэхээр сэдвийн хувьд бол онгоцонд анх суусан түүхээ та бүхэн бас бид хоёртой хуваалцаарай, сонсогчдоо хуваалцаарай. За Чимбаа онгоцонд анх суухад ямар мэдрэмж төрсөн? Хэдэн онд анх сууж юу? За би онгоцонд бол ер нь маш хойжоо суусан болов гэж бодож байгаа. Солонгос руу ирэхдээ 2008 онд суусан. 2008 онд. Тэгээ тэрнээс наан зүгээр онгоцонд гэхээр ер нь хүмүүс бараг жоохон үлээждэг байсан доо багтаа онгоцонд сууж нэсжсэн ч гэдэг юм уу нэг тиймэрхүү байдлаар тэгээд онгоцонд бол яг суухаас өмнө яг ер нь солонгос явах бол тодорхой болчоод бүхэн бэлэн болчихсон байхад нэг одоо олгоо ч юм уу гэж зөвдөөд ингээд нэг байгаад хамгийн гол нь за ямар хамаатай ер нь нэг онгоцонд суугаад үзчихье болохгүй л очичоод буцаад ирэх байлгүй гэж нэг тийм бодолтойгоор яг 2008 оны 1 сарын 15-нд бол онгоцонд сууж солонгос руу бол ирчихсэн. Гэхдээ яг мэдрэмж нь ямар байсан? Нэг тийм гоё байсан уу эсвэл жоох айцтай ч гэдэг юм уу? Ямар мэдрэмж төрчихсэн? Яг суугаад нисэх үе гэдэг шүү дээ, тий. Ер нь бол онгоцыг хөөх үед нөгөө чих ингээд нэг жоохон дүлэрх гэдэг шүү дээ. Нэг юу ингээд оргиод тэгээд хажуудлын үн одоо хилээд
ингээд эвшээж байгаа юм шиг амаа ангаалгаад ингээд байх юм бол чихний тэр бүглээс юу гайгүй болчихдаг юм аа гэж хэлжсэн. Хүмүүс мэдээж туршлагатай хүмүүс бол яг тэгээд өөр өөрсдийн арга барилтай байдаг юм лээ. Яг дэшээ ингээд огцом нисэх бол ер нь бас нэг эвгүй мэдрэмжтэй. Эрдэнэпур маань анх удаа онгоцон суугаас илүү вагонд яг анх ороход сонирн байсан хахаа гэсэн байна. Төмөрөтөр мөнхчиргал маань гоё байсан. Энэ 24 гэдэг онгоцонд сууж байла 1996 гэсэн юм шүү. 1996 онд гэдэг чи одоо намайг дөнгөж 1-2 настай байхад сууж үзсэн байсан юм шүү дээ. Эрдэнэпур маань онгоцонд багадаа сууж байсан болохоор сайн сандаггүй юм аа. Дараа нь ажилдаа онгоцоор ирж очдөг болсондоо уурхаад ажилдаг байлаа гэсэн юм шүү. За Эсхват маань намайг сайн тэмдэглэж авч байгаа үстэй. Нэг тэмцээнд өөрийгөө зориулж байгаа штэ. Бусад тэмцээнээсээ нэрээ татчих байгаа гэсэн. За тэгэхээр сонсогчдын маань хувьд бас энэ сарын турштай хамгийн олон удаа зөв хариулт хэлгээс өнөө битгаар бас шалгаруулад за тэгээд бичсэн байл тэгээ урамшуулахаар бол хэлсэн байгаа. Тэгэхээр Эсхватын маань бас нэлээд амжилттай явж байгаа. Найдвар би шүү, ер нь би. Сурасараа маань 2011 онд суусан яг галзуу хулган дээр суугаад дээшээ өгсдөг хэсэг дээрх шиг мэдрэмж төрсөн гэсэн байна шүү. За тэгээд Эсхват маань 2015 онд бол анх суусан гэж байна. За тэгээд сүмийн хүүхэд шууд солонгос сумын юм. Сумын юм. Тийм ээ, сумын хүүхэд шууд солонгос госож байлаа гэсэн байна. Тэгээд сураа ер нь галзуу хулгай шиг дээр сууж байгаа юм шиг санагдсан. Адреналин ялгаруулад гэсэн байна. Тийм бах тийм. За энд бас сэтгэл оржсэн байна. Сүхчимэг маань 2016 онд анх сууж үзэж байсан юм байна гэсэн байна. Жошо Болдотер маань царцаа ногоонд сууж байсан үнэн новши мэдрэмж төмпөн тэврээл явсан гэсэн байна шүү. Тийм бит хоёрын сэдвийг бас MJL радио Солонгос групп дээр бол оруулсан байгаа. Тэгээд царцаа ногоо гэж би баг юуг нэрийг сайн мэддэггүй. Хүмүүс бол энэ маш их биччихлээ. Тэгэхээр ялчгүй одоо Монгол дотоод нислэг хийдэг юм царцаа ногоо гэдэг онгоцыг бол баг энэ сэдвтэй холбоотойгоор сайн мэдэж авсан. Тийм харин би бас анх удаага сонссон. Оюуна мөөгөө маань ээж авын буйнаар цэцэрлэгийн насыг өнгөрүүлсэн анх энэ 24 энэ 1980-ад оноос эхлээд гэсэн юм шүү. Суусан юм ба штэ. Төмөрөтөр мөнхчир бол маань царцаа ногоонд бүр баг байхдаа сууж байсан гэсэн ямар байсныг мэдэхгүй гэсэн байна. За Амиста алтай байна. Би бүр багтаа ямар ногоон гэдэг үлээ нэрийг сандгүй Улаанбаатараас Дорнод аймаг руу ниснээ сайн сандгаа гэсэн байна. За одоо энэ хэлний бит шаардсан үгүй шүү. Гоё уншаа гэж байна. Сэнди Энжел маань 90 онд Свердловскаас Иркутск руу энэ 24-т сууж байсан. Гоё үүлнээс дээр гараад сэтгэл гоё мэдрэмж авсан гэсэн байна шүү. Тийм байна. За Суя маань Монголдо онгоцоор явж байсан. Анх удаа явж байхдаа буух үед л дотор мухаарч бас хурдан буух юмсан гэж бодсон гэж байна. Тийм гэхдээ тэр нэг үүлний дээр гардаг хэсэг нь аюугаа шүү дээ. Яг нэг нисэдэж байгаа юм шиг тий. Нэг аюугаа юмтрэмж авд юм байлаа. Яг хөөх болон буух мөчийг нь л сайхан тааруулаа л тий. Би тааруулсан ч гэж байгаа юм тий. Гайгүй буучих юм бол тэгэл болчдөг юм шиг санагдчих надад. Одоо вагонд ч юм уу за онгоцонд айл нэмнээс онгоцны цонхны хажууд суучих юм бол их таалагддаг тий орчин харагдаад явдаг. Тэгээд цонхоос ч хол суучхаар тэгээд одоо жоохон хол хэцүү л байдаг юм. Тийм шүү дээ. Жошо Болдотер говийн зэрэглээ дээр гардаг онгоц шүү гэсэн байна. Тэгвэл мэдх юм байна. Говийн зэрэглээг чинь баг 10 удаа үзсэн баха. Нилээ болгоод үзсэн шүү дээ. Автомжтайгаар. Тийм гоё кино. Тийм жижигтэр онгоцл байгаад шиг байдаг тийм. Тийм. За Төмөрөтөр мөнхчир маань сум хоорон нисэж явж байсан гэсэн байна. За тэгээ мөн Гэ Уган баяр анх Оросын аир флотын онгоцонд суугаад меню аваад ирэхээр нь хоол амир үнэтэй байх гэж бодоод юу ч авалгүй 4 цаг ниссэн түүхтэй гэсэн байна. За тэгэхээр бас сүүлд одоо Солонгосоос Бусааны нислэг Улаанбаатар руу нисээ тийм. Энэ болохоор арай хямдхан байдаг. Гэхдээ онгоцон жижигхэн учраас хоолгүй гэж байгаа. За дээр нь бас одоо нөгөө бид нэр түрүү ярьсан орон нутгийн нислэгүүд нэлээд юм сэгсцдэг тийм. Тэр шиг бас баг дотор мухаа өргөд хэцүү ирлээ гэдээ найзууд маань бас хэлжсэн. За Баттөвшин Дэлгэр сайхан маань 1983 онд Хинтигээс хот руу нисэж байлаа. Нартай ойрхон байна гэж бодож байлаа. Энэ 24-ээр гэсэн байна шүү. Энэ гэхдээ яг нөгөө машиных нь юу биш машин гэдэг одоо онгоцных нь юуг нь мэдэхгүй болохоор сайн бас би ч юм болохоор хидэд суугадлаа. Энэ лөө. Одоо тэрийг сайн сандгүй ямар тач тий. Тэгээд надад бас яг загварын гэх юм уу те харуулах аюу сонирхолтой юм болоо. Одоо тэр ногоон юу гэдэг байгаа вэ? Ногоон царцаа ногоон гэдэг. Царцаа ногооных нь яг говийн зэрэглээ дээр доторхын яг нэг суугаа тэр нэг үзэгдлийн санаад байгаа мөртлөө гаднаас ямар хэн харагдчихсан ингээд толгойн сайн орж ирэхгүй байгаа байхгүй. За тэгэхээр сонсогч Наска нас нотх маань Дивожин гэж энэ байх таа л гэж бодож билээ гэсэн байна. Төмөрбаатар мөнхчир маань чанцаа төмпөн тэврэх гэхээр шууд Арслангийн суудаг онгоц санаанд орохгүй байна уу гэсэн байна. Харин тийм Арслан ер нь одоо санаанд орж ишүү. Одоо түрүүн тэгтээ яг орж ирэхгүй байгаа гэсэн. За хоёлаа нэвтрүүлгийн хамтран ашиглаа танилцуулаад өргөжлүүлэх үү те?
За тэгэхээр маань нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар SkyMX компани за бэлэг ус хамтран ажиллаж байгаа. Тэгэхээр бэлэг ус компани за SkyMX компани маань хувьд Солонгосоос одоо та бүхэндээ зориулаад халуун хүүтнээр гардаг ингээд 13 төрлийн аппаратыг бол нийлүүлдэг юм байна. За мөн бүрэн автомат суултар 3 төрөл, ус цэвэршүүлэгч 5 төрлийг бол та бүхэндээ бас нийлүүлдэг юм байна. За тэгэндээс бэлэг ус гэхэд хайх юм бол сайт нь бол гарч ирж байна. За мөн Facebook хуудас нь бас гарч ирж байгаа. Тэгээд энэ дээр 3 өдрийн өмнө оруулсан жишээ нь бол зураг байна. За зураг илгээсэн хэрэглэгчтэй баярлалаа. Ийм нарийнхан заанд багчих гэжгээд одоо энэ Vinix гэх брендийг бол оруулж харуулсан байна. За тэгэхээр энэ брендийн хувьд болохоор TS100S гэдэг загвар нь байна. Энэ болохоор маш жижигхэн одоо хэмжээтэй юм газар бол багтж байна гэсэн байгаа. Тэгээд давуу тал гэх юм бол эко эрчим хүчний хэмнэлтийн горим нь одоо цахилгааныг бол 30% бууруулна гэсэн байна. За мөн тооц системийн хэлбэр учир хэрэглэхэд хэлбэр гэсэн байна. За хүүхэд хэрэглэхэд гэмтгээс сэргийлсэн халуун усны төвчөөтэй гэсэн байна. За халуун хүүтэн бүлээн ус гаргах функцтэй гэсэн байна. Одоо бүлээн гэдэг нь бас илүү тийм өөр шинэ сонголт байж та тийм. За тэгээд мөн зэвэрдгүү ган усны савтай гэсэн байна. За усны хэмжээ солих хэлбэр функцтэй гэж байгаа. Тэгээд энэ хэмжээнийхэн хувьд гэх юм бол 22 см, 48 см, 46 см гэсэн ийм хэмжээтэй байгаа юм байна. Тэгэхээр одоо өргөөшөө 22, өндөр нь болохоор 48 см бол ийм хэмжээтэй жижигхэн авсаархан тэгсэрнээс халуун хүүтэн бүлээн ус гаргацдаг ийм бол загвар байна. Цахилгааны 30% бууруулна гэдэг нь бас аюу зүгээр юм билээ. Тэгээ хүүхдүүд бас төгжждэг учраас очиод нэг гараараа түлхэж тийм халуун усуудад гараа тулах аюултай байдаг шүү дээ, тийм. Энэ талаар бас аюу давуу талтай. Тэгээд авсаархан бас байж болно, тийм. Өндөр байж болно, жижигхэн бас байж болно. Яг тэр нөгөө төрлөөсөө юм яг өөрийнхөө гэртээ тийм. Одоо хүн болгоны л одоо гэрчиг өөр байгаа шүү дээ, тавилган. Тэгэхээр галтгооныхаа хаан тавил зүгээр нэгдээс шалтгаалаад одоо бүтээгдэхүүнээ худалдаж авахаас өмнө судлах хэрэгтэй юм шиг байгаа. За тэгээд дэлгэрэнгүй мэдээллийг та бүхэн маань Facebook-ийн хайлт хэсэг дээр ус цэвэршүүлэгч бэлэг ус гэж байх юм бол Facebook хуудас нь гараад ирж байгаа. Тэгээ бас татваршаа ороод шууд суйрлуулсан тэ ямар төрлөөр суйрлуулсан талаарх ингээ бодит зургуудыг харчих боломжтой. За дэлгэрэнгүй ус мэдээллийг www.belegceg.us гэсэн сайтаас ус харж болно. За мөн 991866 тэг гэсэн дугаарлаа холбогдоод дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. За тэгэхээр манай нэвтрүүлгийн хамтран ажиллагч бэлэг ус. За тэгэхээр үргэлжлүүлээд та бүхэндээ анх онгоцонд суусан түүх гэдэг сэдвэр бол ярилцж байгаа. Тэгээд та бүхэн онгоцонд бас анх суухад ямар байсан бэ гэдгийг бичиж илгээгээрэй. Тийм. За Төмөр Батрын учрал маань гинэ. Анх суухдаа энэ яаж нисээд байна гэж учрыг нь зааж байгаа. Анх суухдаа энэ яаж нисээд байна гэдэг учрыг л мэдэх юмсан гэж бодож байлаа. Гэхдээ одоо бол мэддэг шүү. Би физикийн багш гинэ. Оо ямар бундаг юм. Багасаа яг тийм хөө сонирхсан байж байгаа. Тэгээд илүү гүнзгийрээд бас багш болоод нарийн мэддэг болсон байна тийм. За сүгчүн маань цонхоор харахад сайхан гэсэн байна. Надад гэхдээ цонхоор харахын аюул сонирхолтой. Одоо яг манай Монгол улс дээгүүр ингээ нисэж явах үед газар нь ингээ шал өөр харагддаг байхгүй. Тэгээ Солонгос руу нисэхээр нэг гол нь юм ном ногоон замагтай юм шиг харагддаг. Тэгээд тэрэнгүүт нь харангуут ингээ айгу зүгээр л ингээд ус гол яг ингээд харагдаж байгаа юм шиг дээрээс харахаар нэг амар замагтай ногоон айгу эвгүй харагддаг юм л чи. Би тэгээд нэг юм нуль замаг болсон ус шиг санагдчихсан. Дээрээс онгоцноос харахад. Бид нар ч бас нэг ус далай гэдэг зүйл ховор байгаа. Тэгээд ер нь онгоцоор удаан нисэх юм бол ихэвчлэн далай дээгүүр л нисээд идэг юм байлээ. Тэгээд ер нь ийм их ус байдаг гэж үгж онгоцоор явхад л яг харах боломжтой тийм. Монгол руу ороод ирэнгүүт яг Монгол маань бас илүү тийм хээр тал иймэрхүү зүйлүүд бол их байдаг байгаа. За Идэж мөнх тулга маань 12 настайдаа Улаанбаатараас Увс аймаг хүртэл А24 онгоцоор явж байлаа. Довслно гэж бас л сайхан явна шүү дээ. Зарим хүмүүс Гялгар уут руу хөмилөөстэй гинэ. Ер нь А24 тухайн үедээ сайхан л унаа байлаа. Одоо бол хэцүү унаа гэсэн байх шүү. Темка GZX анх суучаад яг хөөрх үед чих амар шугаж байсан. За мөн буух үед бас агаарт явж байхад амар савлагдах нь их айлгаж байсан. Ингээд л өглөө гэж бодож байлаа. Одоо бол орохдоо байх хаваад ордог болсон доо гэсэн байна. За бохос сайн үлээтэй юм шиг байна тийм. Эрдэнэбур маань ингэсэн байна. Нэг удаа буухдаа онгоц маш их сэгсэрсэн. Хүмүүс айгаад орилж байсан. Бөөндөө л эвгүй болдго юм байлээ гэд. Яг тэр нөгөө сэгсрээд ирдэ штэ тий. Тэр бол нэр үнэхээр айгүй амар юм байлаа. Тэр нөгөө өвөл штэ. Улаанбаатар утаатай. Тэгээд онгоц бууж чадахгүй нөгөө утаатай учраас бараг нэг цаг арай хүрэг бахаа нэг 30-40 минут эргэлдсэн байхгүй. Тэгээ сүүлдээ нэг жоохон чичрэл мэдгдсэн чи хүмүүс айгаад яагаад газардахгүй байгаа юм бэ гэд айгүй хүмүүс ингээд асуугаал орилтоод тэгээд би жоохон айжсэн чи өвөл яана одоо ингээд энд өгчтэй биш байгаа даа гэд тий. Нэг тийм мэдрэмж бас нэг удаа яг мэдэрч ирсэн юм байна. Тийм. Гэхдээ онгоцны хувьд ч яг нэг
тийм нэг харьцуулан судалгаа хүмүүст илүү ойлгомжтой болохын тулд гэдгсэн байсан. Онгоцныг болохоор хамгийн аюулгүй унаа гэд дээр нь болохоор тэр юутэй одоо харьцуул судалсан байхээр жишээ нь бол гадаад ингээ хурдны зам руу гаднаас ингээд одоо жишээ нь гөрөөс гэдэг юм амтан гарч ирээд мөргөлдөөд за иймэрхүү байдлаар нас барах тохиол за эсвэл бол хүн ингээд далаад тивж байгаа загсанд амтанч байруулах гэдэг юм уу те эднэр бол маш ховор юм шиг сонсогдож байгаа юм нэ яг энэ одоо ослоор нас барсан хүний тоо гэдэг юм ослолд орсон хүмүүсийн тоо онгоцтой харьцуулахад бол онгоцныхын тэднээс хэдэн 10 дахин бага байдаг гэд онгоцны ослоор одоо нас барах. Тэгэхээр амтан бариулсан хүн илүү байдаг. Одоо амтан жишээ нь одоо гарч ирээд хурдны зам дээр тэр машинтай мөргөлөөд аваар ослол гардаг штэ. Тийм тохиолдол нь бол харьцангуй их байдаг. Гэхдээ хүмүүс бол айц нь болохоор онгоцонд явж байхдаа илүү тийм сүрчгөө кано ч юм уу нэг тиймэрхүү зүйлээс мэдээлэл аваад тийм ойлголттой байдаг бол тийм бай. Одоо яалтчгүй онгоцонд байжгаад ямар нэгэн болол бид нар ч нөгөө газар ингээ алхаад явж байхад нэг арай нэг тий одоо нэг бултагч байдаг үе чи өөрөө тухтаж чадаж онгоцонд чи хаашаа явж чадахгүй нөгөө сандал дээрээ суугаал тий яах хэсгээ бодоол ингээ суухаас аргагүй. Тэгэхээр жоохон нэгдэж бодож. Гэхдээ харьцангуй хүмүүсээс нэг айхан гайгүй байдаг юм болов гэж боддоо штэ. Тэр тхий ам нөгөө донсолж явах үед бол жоохон айдас мэдрэгддэг юм байлаа. Тийм. Ер нь бол хамгийн аюулгүй унаа гэж нэрлэдэг байгаа тий. За Батөргөл маань гэсэн маань 1925 оны 5 сарын 25-нд U33 маркийн тээврийн 3 нисэх онгоцыг Улаан-Үдээс Улаанбаатарт нисгэн ирүүлжээ. Зөвлөлтийн алдарт нисгэгч энэ Лапин 1926 онд Баян түмний хошуу дараа нь зүүн хязгаар хүртэл нисэж Монголын анхны агаарын замыг нээжээ гэсэн юм шүү. Тэгвэл одоо бид нэр анх онгоцоор нислээ 100 жилийн одоо нэг 4 жилийн дараа бол болох нь шүү дээ. 25 онд орж ирсэн гэх юм бол монголчууд маань онгоцоор нисч үзээд одоо 100 жилтэйг бас цолох гэж байгаа юм байна шүү. Сайхан мэдээлэл явуулсан. Батөргөл бас баярлалаа. Мэдээлэл явуулсан маш их баярлалаа. Төр тогтох Батбайлаг царцаа ногоонд хувинтай найзлсанд анх онгоцоор нисгтэй гэсэн байна. За яг бас тэгээд дотор мухаараад бөөлжөд эхлэх бас маш эвгүй бах тийм. Тийм шүү дээ. Би одоо яг тэхгүй байх юмсан л гэж айгүйх боддоо шүү дээ. Тэгвэл тэгээд л доо яахаа мэдгүй хэцүү байх. Канон дээр харахад нэг юм урт талд нь цаасан гэдэг юм уу тийм. Нэг юм зориултын уут байгаад байдаг. Гэхдээ яг бидний нэстэг мят ч юм уу тийм онгоцууд бол харагдаж байгаагүй тиймгүй зүйл байхгүй байгаад идэх шиг санагддаг юм. Тийм хэрэгжилж байгаа харагддгүй хаа магадгүй. Оюумаа дамдан маань гэсэн маань бүр багада нэг сууж үзэж байсан ч тэрийгэ бол сайн сандагвэ. Санаж байгаа анхны нислэг нь Баян үлгэр рүү орон нутгийн нислэг байсан юм. Их л хатуу бас Бачимдмаа жижигхэн санагдаж байсан. Бороо орох гээд тэнгэр мухаарад онгоц чичрээд газардах гэж бөө юм болж агаараас бууж өгөхгүй аав ээжийнхээ санааг нэг зовоосон доо хээ гэсэн байж. Хүүхдтэй бас онгоцоор нисэх гэдэг бас л чанга даваа байлээ. Бид нэр тий одоо нэг 2 3 жил. Танай багч бас жоохон одоо наашлсан уу тий? Зүгээр өөрсдийнхөө одоо дураар нэг Япон руу бид нэр ниссэн. Тэгээд явсан чинь замдаа одоо манай баг бол бас уйлаад чарлаад тэгээд яхаар ер нь маш хэцүү байлаа. Тэгээд хүмүүс чинь нэг онгоцонд ороод унтах ч гэдэг юм уу тий. Ингээд явж байгаа хүмүүсийн хажууд бас санаа зовхоор юм байлаа. Тэгээд дараа нь яг ингээд өөрөө ганцаараа нисэж байгаа үед тэр хүмүүсийн хүүхдтэй хүмүүсийн зовлонг их сайн ойлгохтой. Тэгээд хамгийн уртлын суултал дээр хүмүүс нь үйлчлэгчнэр нь мэдээд бас суулгах юм байлаа. Тэгэх юм бол илүү нэг хүүхдүүд арай нэг тухтай ингээд тийм зай гараад яваад ах боломжтой харагдсан. За Эрдэнэбур маань онгоц байтугай жаахан дээр үеийн паз автобусаар хөдөө явхад хүмүүс их бөөлжиж дотор нь мухаардаг байсан гэд. Манай хамаатны охин ер нь бол манайхан ч говьхан байхгүй. Тэгээ яг ингээд хот руу хорж явахдаа 100 штэ. Би ч юм бол ингээд хотод 2 настайгаас хойш өссөн болохоор нэг тийм байхгүй. Тэгэхээр манай хамаатны охин чинь хөдөө өрөөсөө байнга байжгаад тэгээ яг хот руу ингээд автобусын суухаар дандаа бөөлжөд идэг. Тэгээ нэг хэсэг тэр охиныг аваад ингээд намайг битүүр чинь чацсан болохоор чи ингээд хотоо үзүүлэн тэр гээл. Тэгээ би нөө өргөө мөргө орж кино үзэх гээд тэгээ авч явсан чинь автобусын дотор суугаад нэг 2 буудал яваад бөөлжгөө болдгоо. Тэгээ яанаа хүн амьдлыг бөөлчихвэ гээд. Тэгээ сүүлдээ тэр хаанаас үлээ нэгдүгээр хоруулаас өргөө хүртэл алхсан ш нөгөө охин маань автобусын суухаар бөөлжөд болдгоо. Тий тэр нэр миний толгойд айгүй тод үлдсэн байт юм байна. За бэмцдэг даваа намжил маань өдрийн мэндэ хоёроо бүгд за өнөөдөр амарч байна уу визээ сонгуулаад сая орж ирээдээ гэсэн байна. За ашгүй болж тээ. За визээ сонгуулсан бол сайн байна. Насан тогтох маань амралтын цаг дуслаа. Амжилт хоёроо гэсэн байна. Амжилт. За Төмөрбаатар мөнх жаргал маань гэхдээ онгоцоор нисэж байгаа хүний тоо машинаар явж байгаа хүний тоог хуваар илэрхийлж хэр аюулгүйг нь мэдэх хэрэгтэй штэ гэсэн юм шүү. За тэгээд нас орсон хүний тоо гэж бас доор нэмжигдсэн байна. Тийм ба. Тийм байна. За доошлуулах юм бол төр тогтох Батбайлаг маань царцаа ногоонд хувинтай найзлсандаа анх онгоцоор нисдэг. Энэ талаар бас түрүү уншсан. За жалбаа маань ажилласаа буугаад нойр аваагүй шууд нисэгч бас янзтай штэ. Хөөрлөө буулаа штэ. Та хөөе сэрээрээ бид газарцсан гэх жишээнэ. Анх яг газраас тасрах мөч эвгүй байсан. Олон нисээд ирэхээр юу ч мэдрэхэ байсан даа гэсэн юм шүү.
За тэгэхээр маань найруулагч маань бас цаг болсон байна гэдэг төхөө өгч байна. За ингээд бид хоёртай хамт байсан бүх сонсогч нартаа маш их баярлалаа. Тэгээ манай нэвтрүүлгийн хамтран ажиллаж бэлэг ус болон эрүүл бус нар хамтран ажиллалаа. Удахгүй та бүхэнд оройны 18:30 минутын солонгийн орноо нэвтрүүлгээр иргэн уулзах байгаа. Та бүхэн маань бид хоёртой холбогдоод тэгээ өөрийнхөө амьдарч байгаа газрыг тэгээ эргэн тойрноо сонирхуулахыг хүсэж байх юм бол манай Чимба ахын Борхуу Чимбат гэсэн фэйсбુક хуудас руу чат бичээд шууд ороод ирээрэй. Ингээд нэвтрүүлгийн шууд эфир хөтлөгч Чимбат болон хөтлөгч Чазалт болон найруулагчаар ганц сухнаар ажиллалаа. Ингээд удахгүй оройны солонгийн орноор нэвтрүүлгээр иргэн уулзлаа. Тэр баяртай өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За тэр баяртай. Нэвтрүүлгийн хамтран ашиглагч Эрүүл бууз. Хинбэ? Сайн байна уу? Эрүүл буузны хүргэлтээс явж байна. Бууза, минь доо хаалгаан дурсан баха. Андуур өгөө ихчээ. Танай хүү Солонгосоос захиалга өгсөн байна. Хүй манай хүү юу? Тэгж бас болд юм уу? Тэглгүй яах вэ? За энд үхрийн махтай сүултээ бууз, бас сүулгүй бууз, мөн хоньны махан бууз шинээрээ байгаа шүү. Эрүүл буузыг сонгосонд баярлалаа. За баярлалаа. Алс хотын Солонгосоос ч Монголд байгаа хайртай дотны хүмүүстэй амттай чанартай бууз захиалах боломжтой боллоо. Та Facebook-ийн хайлт хэсэг дээр эрүүл бууз гэж бичээд чатаар захиалга өгөөрэй. Мөн 9985 33 тэг 3 дугаард өгч болно. Тэрийн чанартай гэрийн амттай эрүүл бууз. Нэвтрүүлгийн хамтран ашиглагч www.bilig.us. Skyemx компани 2007 оноос хойш ус цэвэршүүлэх төхөөрөмж, ус цэвэршүүлэх шүүлтүүр, нойлын бидэс суултуурыг бүгнээр Солонгос улсаас оруулж ирж байгаа юм билээ. За бараг 14-5 жил болсон юм байна шүү дээ. Харин тийм ээ, бүр олон танигдчихсан юм байна лээ. Төрийн байгууллагууд, томоохон хувийн байгууллагууд ер нь маш олон газартай хамтран ажилладаг юм байлаа шүү дээ. Одоогоор ус цэвэршүүлэгч аппарат 13 төрөл, автомат бидэс суултуур 3 төрөл, шүүлтүүрүүд 4-8 төрөл зэрэг сонголттойгоор хэрэглэгчдэд хүргэж байгаа юм байна. Мөн айл өрх албан байгууллагын усны шүүлтүүр хурдан шуурхаас сольж өгдөг найдвартай компани юм байна. Утас 991866 тэгтэг 9495 6618. Facebook хаяг Билэг ус.